Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл. Монгол улс болон Америкийн нэгдсэн улсын засгийн газар хооронд байгуулсан мянганы сорилтын гэрээний дагуу хэрэгжиж байгаа Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл нь гэр хорооллын иргэдэд хашааны газраа өмчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд нь цогц дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хэрэгжиж байна. Төсөл нь Улаанбаатар хотын дүүргүүд бүсийн 8 тулгуур төвүүдэд 2013 оны 9-р сар хүртэл хэрэгжих бөгөөд гэр хорооллын иргэд болон хөрөнгийн эрхийн бүртгэл, газрын асуудал эрхэлсэн засгийн газрын бүтцийн байгууллагуудыг хамруулна. Улаанбаатар хотын Баян зураг Чингэлтэй сонгон хайрхан дүүргүүд болон бүсийн 8 тулгуур төвийн төсөлд хамрагдахаар сонгогдсон айлуудын хашааны газрын өмчлөх эрхийг баталгаажуулна. Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл. Газар өмчилж явахдаа багийн засаг даргаараа дамжуулаад цааш нь уламжлуулад аймгийн засаг даргын захирамж гаргаад газрын албанаас очиж газрын гэрчлэгээ тэндээс бол авчижсэн хөмчилж газраа барьцаалан хас банкнаас анх 300 мянган цаасны зээл авч дэлгүүрийн үйл ажиллагааг өргөтгөж ажиллаж эхэлсэн. Миний бол одоо 8 туудагийн зээл би анх 300 мянгаас эхэлж исэн бол одоо 10 сая хүртэлх зээлийг бол банкнаас одоо авчаад тэгээд дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлээд гаднаа бас нэг юу яасан л да 2 тугалтай үнэ нэмэж авсан. Манай үнэ чи одоо өсөөд 10 хэд болчиход явж штэ. Тэгээд одоо чадвал одоо ирэх жилээс газар тариалан эрхэлдэггүй маа гэхэд мал аж ахуй барааддаг юм гэж бодоол нь штэ. Одоо газар дээр премьер аж ахуй байгуулъя л гэж бодоол байж байна. Миний бизнесийн үйл ажиллагаанд бол одоо газар гэдэг бол хүний хэрэглээний бол агуу одоо юу юм хэрэглээ юм. Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл. Сайн байна уу та? Өнөөдөр та бүртгэлийн хэлцээр ямар үйлчлэг авахар үйлчлүүлж байгаа вэ? Газар өмчлөх. Ээжийн газрыг өмчлөх гээд бичих хөөсөлдөж юу. Манайх 6 амбултай. Тэгээд гэр орондоо ингэж ярьж тохироод тэгээд би одоо өөрийнхөө нэр дээр ингэж өмчилж авахар шийдвэр гараад одоо ингээ газрын хавчгийг хөөсөлдөд үл хөдлөхийгаа авах гээд ингээ бүрдүүлээ явж байна. Тэгэхээр та анзаарсан бол бүртгэлийн хэлтс маань саяхан шинэ байранд орсон байгаа. Тэгэхээр энэ тал дээр тань ямар сэтгэлтэй байна? Урд нь бол иргэний бүртгэлийн төрөнгийн бүртгэлүүд маань тус тустай байранд байсан. Одоо бол нэг цэгт нэг дороос иргэдэд одоо үйлчилж байгаа нь энэ танд ямар санагдаж байна? Үйлчлэгээний хувьд түргэн шуурхай байж чадж байна уу? Үйлчлэгээ төргөн шуурхай үйлчилж байна. Баярлж байна. Ихэвчлэн бол айл гэрийн өрхийн тэргүүн гэдэг утгаараа хүмүүс одоо нөхрийнхөө нэр дээр газраа бүртгүүлэх нь илбэг байдаг. Тэгэхээр таны хувьд хэрвээ газраа өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд дараа нь ямар нэг бизнес эрхлэх ч юм уу газраа барьцаалж зээл авах тийм төлөвлөсөн зүйлүүд байгаа юу танд? Тэг байна л та би ч одоо ингээ хоёр оюутантай тэгээд одоо бас л ялгааг бол энийгээ барьцаалж илээс оюутныхаа төлбөрөөр бүртгэх юм бодолтой л хөөсөлтөд явж байгаа хүн л дээ. Байрны очны нөхцөлийг тогтоог сайхан байна. Ер нь бол би энэ газраа өмчилж авснаар ер нь бидний л өнч хөрөнгө юм чинь бас би зүгээр судгүй хүн л дээ. Бас ойр зургийн бас нэг бизнес ойр зургийн хийдэг. Тэр мэрэндээ ч гэсэн бас нэг зориултын маягаар хэрэглэдэг юм гэсэн ийм л бодолтой л энэ газраа өөрийнх нь нэр дээр болгож өмчилж авч байгаа юм л да. Гол нь тий. Монгол улсын хүн ам жилд дунджаар 1.4% өсөж байна. Нийт хүн амын 51.7% эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт ажиллагчдын 70% нь эмэгтэйчүүд. Тэдний дийлэнх нь өрхийн орлогоо бүрдүүлдэг гол хүмүүс нь байдаг. Бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг мөн л эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр зохион байгуулсан бизнесийн засаглах эмэгтэйчүүдийн чуулганы өмнө хийсэн судалгаанаас харахад ер нь бол Монголд ч гэлээ гэсэн энэ өмчийн эзэмшилдэх хүйсийн тэнцвэр тархицаа одоо алдагдал хандхтай болсон нь бол харагдаж байгаа. За энэ бол одоо бас уламжлал нөгөө өрхийн тэргүүлэгчийн нэр дээр хамаг одоо үндсэн хөрөнгө газар зээл явдаг энэ байдалтай одоо бас холбоотой. Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийн дотор эмэгтэйчүүдийн өмчийн эрхийн мэдлэг, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх талаар одоо бас төсөл одоо хэрэгжиж бодлого явж байгаад бол Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл ихээхэн сайшааж дэмжиж одоо ингэ хандж байгаа. Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл.
манай гэр бүлийнхэн аав ээжийнхээ хашаанд байж байгаа. Тэгээд кадастрын зургийг хийлгэж чадаагүй шинэ газар аваад энэ иргэн маань шинээр газар авч байгаа маань. За энэ кадастрын зургийг хийлгэж амжигаас өргөл хүсэлтэд гаргасан. За тэгээд тэрний дагуу бас төслийн зүгээс кадастрыг хийж өгч байна. Ингээд таны газар бол одоо ерөөхдөө ингээд энэ зургаар баталгаажигч мэдээллийн сан зурагч нь орно. Тэгээ ерөөхдөө энэ айлын кадастрын зураг нь 645 м квадраттай. Багж маань яг хэмжээд орон талбай хэмжээг нь бас үзэж хараад газар дээрээ хэмжилтийг бас дүгнж болдог ийм давуу талтай болж байгаа. үн төлбөргүй хийж өгч байгаа баяртай байна. Мянганы сорилтын сангийн хөрөнгө эрхийн төслөөс манай Төв аймагт Төвөмсгийн тулгуур Төв аймаг 100 мод хотын маань сансрын өндөр нэршлээ сансрын зураг аваад зөвх мэдээллийн санд хөрвүүлээд бидэд төрөгдсөн байгаа. Одоо өдөртмийн үйл ажиллагаанд бол бидэд бол ашиглаж байна. За үүн дээр бол нийт кадастр нэгж талбарынхаа мэдээллийн санг давхцуулж харж байна. Суур зураг болгон ашиглаж байгаагаар бас энэ давуу талтай байна. За өмнө нь бол үндсэн мэдээллийн сан гэдэг утга бол нэгж талбар зөвхөн байшин хашаа гэдэг ерөнхий одоо геометрийн дүрсээр харагддаг дүрслэгддэг иргэд аж ахуй нэгж байна. Ерөнхий яг айхтар мэдээлэл зураг хараад унших чадвар нь бас бага байдаг учраас тийм сансрын зураг дээр босноор бол давуу талтай хүн хаана ямар объектууд байршил байна өнгөөр ялгагдсан энэ зурган дээрээс ашигладаг бас иргэддээ бас нэлээ ойрхон төхөн болж байна л гэж хэлэх да. Танд одооч газар өмчлөх боломж бий. Энэ удаа Бүү алт Монголын мянганы сорилтын сан хөрөнгөний эрхийн төсөл 2008-аас 2013